одоо би өдрийнхөө хоолыг чинь тэгээд одоо би будаа агших хэрэгтэй. Тэгээ миний өдөрт иддэг будааны хэмжээ ихэд ийм. Яаж будаага гоё агшааддаг вэ гэхээр одоо энэгээр нэг аяг будаа исэн ба штэ. Яг энэгээр нэг одоо ус хийгээл ерөөдөө агшаачхад бол янзын гоё будаа бол агшдаг. Тэгээ та бүхэн бас туршаад үзээрэй. Яг одоо ингээ будаагаа сайхан угаагаад жигний. Тэгээ юу гэж та бүхэн ингээд нэг идэх бахаа хэрчээд ерөөдөө ингээд хөлдөөчдөг гэсэн үг байна. Одоо болохоор хоолны нэг хавтгай хийхэд яг болно. Тэр ингээд хэмжилт чинь ингээд хурцгаад илүү амар болж эхэлж байгаа байхгүй юу? Одоо нэг зүйл нь гэх юм бол одоо энэ гүүчүүнүүдээ хоолоо яг болсныхан дараа хамгийн сүүлд нь хоолоо хутгахдаа холих байгаа. Тэгээд брокколигаа бас махаа ерөнхийдөө болцсон гэж үзээд гарахаас өмнө 2-3 минутын өмнө брокколигаа жигэн чинь тэгээд хамт шарахгүй сармсаа за яг одоо энэ харагдаж байгаа болохоор луу ногоотой гүүчүүн тэгээд брокколи харагдаж байна. Тэгээд түрүүн болохоор брокколийнхаа өргөн ишийг шууд одоо юм чинь хамт хуурчиг додоод энээр хамт хийчтэй тэгээд зөөлөн галтай гоё жигнээд уурна. Хоолны чинь хамт болцсон бол шууд гаргах хэрэгтэй. Бусад ногоонуудын бүс болгох шаардлагагүй ногоонууд байгаа. Харж агаад махчин болсон бол хоолч болсон гэж ойлгох хэрэгтэй. Одоо ингэ харах юм бол мах маань ингээд хэд гоё борлоод ичээд яг энэ үед нь одоо брокколигаа хийх хэрэгтэй. Тэгээд энэ хоолнд ерөөсөө усын шаардлагагүй байдаг. Яагаад гэх юм бол мах маань өөрөө гоо шүүстэй. Дээрээс хэмжүүнээс маань өөрөө бас ус ялгардаг учраас зөөлөн гал дээр чигнээ болгочих юм бол яг гоо өөрийнх нь шүүс нь махныхаа хамтанд ороод хоол чинь бүр үнэхээр гоё хамтанд ордог. Тэгээд та бүхэн бас туршаад үзээрэй. Гоё ирсэн байна.